Сайн байцгаана уу? Би бүр маш гоё мэдээтэй та нартайгаа уулзах гээд энэ сууж байна. Юу вэ гэхээр би чадсан. Why am I crying? Юу чадсан бэ гэхээр би одоо 2026 оны 6 сарын 1-ний өдөр болж байна өнөөдөр. Би сая 5 сарын 16-нд Монголоос буцаж ирсэн. Тэгээд Монголоос яг Австралид ирсэн гол зүйл маань гэх юм бол би Австралийн энэ том зах зээл дээр хумс засалж мэргэжлэрээ ажиллах албан ёсны эрхтэйгээр буцаж ирсэн байгаа. Анх би яг Австралид ирэхдээ жирэмсэн тэгээд 2 хүүхэдтэйгээ тэгээ нөхөртөөгөө яг төрөх нэлээд дөгцөн ирсэн. Тэгээд аялын визээр ирээд визээ солиулж тухайн үед болдог байсан болохоор оюутны виз рүү солиулаад хүсэлт өгсөн байх үед миний виз татгалцсан байхгүй юу. Тэгээд 23 оны 5 сард тэгж татгалзаад тэрнээс хойш 2024 оны 1-2 сар хавцаа ингээд захирал маань окей ингээд чамайг спонсорлё гэдэг одоо саналыг надад тавингуут нь за окей гэ тэгээд ер нь гэр бүл тухайд бас яг ингээд одоо Монгол руугаа хүүхдүүд маань бас буцах яг шаардлагатай болцсон байсан. Ар гэрт бас нэг жоохон асуудал гарчихсан байсан тухайд. Тэгээд яг нөхөр хүүхдүүдийнхаа бүгднийг буцаагаад окей би тэгвэл удахгүй виз авчих юм чаа та нар визтэй болохоор хүрээд ирээ гэ. Тэгээд нөгөө татгалцсан болохоор надад ажил хийх боломжгүй. Тэгээ би заавал хичээлдээ явах хэвээр. Тэгээ хажуугаар нөгөө одоо энэ салаанда бас давхар ажиллахгүй болохгүй гэд ийм байсан болохоор явуулж исэн. Тэгээд яг тухайн үедээ яг энэ талаараа би бүр маш дэлгэрэнгүй яриад тэр нөгөө Vision Wings гэдэг тэр YouTube подкастн дээр ороод энэ талаараа ярьсан байхгүй. Тэгэхээр би энэ доор description дээр линкийг оруулчих. Тэгээд хэрвээ та нар яг анх ирсэн түүхийн маань дэлгэрэнгүй сонсомоор байвал тэндээс ороод сонсчвал илүү амар бах дахиж давтаж ярьжсанаас өнөөдөр яг энэ бичлэгээрээ болохоор би яг тэр тухайн тэр Vision Wings гэдэг подкаст орсноос хойш ер нь 2 жилийн хугацаанд яагаад бүр виз маань ингэж амар их утсан. Тэгээд ер нь яг ямар зүйлүүд дээр надад жоох юм хүндрэл гарч удааширсан болон ер нь энэ одоо гоо сайхны чиглэлээр ямар мэргэжлүүд яг албан ёсоор Австрали улсад одоо full time-аар ажиллах боломжтой байдгийг ер нь энэ давуу тал нь юу юм, сул тал нь юу юм гэдэг талаар энэ бичлэг дээр дурдах болно. Тэгэхээр бичлэгээ дуустал үзээрэй. За тэгэхээр яг одоо миний Австралийн яг энэ Австралид байгаа виз маань болохоор юу вэ гэхээр beauty therapist чиглэлээр core skills гэж байдаг байхгүй. Тэр дотроо нэг юм хэдэн мэргэжлүүд байгаа. Ямар мэргэжлүүд байдаг вэ гэхээр hairdresser, skin technician одоо нөгөө гоо сайхны массаж хийдэг хүмүүс, makeup, nail technician хумс болохоор nail technician баггүй. Гэхдээ хумсны техникч гэдэг мэргэжил хизэнээс орж ирсэн гэхээр анх яг надад Jade санал тавихад болохоор за чамайг мейкапаар юм уу, үсээр юм уу, эсвэл одоо салоны менежер ч юм уу ямар нэг тиймэрхүү байдлаар чамайг яаж игээд авъя. Яагаад тэгэхээр тухайн үед нөгөө nail technician мэргэжил тухайн тэр мэргэжлийн англи дотор байгаагүй байхгүй. Тэгээд яг анх санал тавихад үед бол тийм байсан. Тэгвэл ямар ч л байсан ямар нэгэн аргаар надад энэ виз одоо энэ 482 буюу спонсор визийг өгөх юм байна гэдэг ерөнхий тийм ойлголттой байх үедээ тэр нэвтрүүлэгт орсон байхгүй. Тэгсэн чинь манай тухайн үед нэг агентлагийнхаа нэрийг мартчихлаа. Нэг хятад агентлаг байсан. За би нэрийг сануул ийш оруулчих заа. Тухайд нэг хятад агентлаг байсан. Тэгээд яг хуульчтай уулзаад явдаг байсан. Тэгэд нэг юм хятад хөгшин өвөө байдаг ус ахгүй. Тэгээд тэр хүн болохоор агүй олон жил яг ийм визний чиглэлээр дагнажсан хуульч болохоор тухайн биднэрт юу гэж зөвлөж исэн бэ гэхээр за окей чи юу яагаад үзээ биднэрт ер нь нэг ийм 11 сард тухайн дөнгөж нэг 2 өнөө 3 сар хавцаагийн юм ярьж байгаа шүү дээ. 24 оны тэгсэн чинь 11 сард ер нь нэг юм визний одоо энэ нөгөө нэг ажлын чагсаалтны листэн дотор нэг юм танаа nail technician мэргэжил чинь орж ирэх магадлалтай тийм сураг байна. Тэгэхээр чи жоохон хүлээгээд үз. Тэгээ хүлээж агаад тэр листийг эхлээ харж агаад тэгээд хоёлаа ингээд мэдүүлье. Тэгэхгүй болохоор худлаагаасаа одоо ингээд хумс засалж хүн байж ич одоо үсчин ч юм уу эсвэл makeup artist ч юм уу тэгж одоо миний визийг мэдүүлэхээр нөгөө худлаа ярьж байгаа нь баригдах магадлалтай учраас
ер нь жоохон хардсны. Гэхдээ яг уг нь болгоё л гэжсэн л та. Гэхдээ нэг тийм сураг байна. Юу ч гэсэн тэрийг жоохон хүлээчихье гэсэн. За окей. Тэгээ би хичээлдээ яваад стил ингээд 11 сар хүртэл хүлээсэн байхгүй. За тэгээд 11 сар болоод 11 сарын 1-нд 2024 оны 11 сарын 1-нд тухайн листэн дээр юу орж ирсэн мэхээр яг nail technician буюу одоо яг энэ beauty therapist-ийн core skills дотроо nail technician мэргэжил орж ирсэн байхгүй. Тэгэнгүүт нь ингээ амар баярлаа. За окей. Одоо яг ингээ болчихж байгаа юм чи одоо ингээ яг бичиг баримтаа эхэлье гэд. Тэгээд тэр хятад ингээд хуульчтай ингээд захирлыг танилцуулаад ингээ уулзалт нэг хэд хэд удаагийн бид нар онлайн уулзалт хийсэн чинь манай захирал жоохон таалагдаг байхгүй ингээд нэг юм жоохон дургуйч байгаа юм шиг эсвэл нэг юм удаан ч юм шиг мэдгүй нэг юм жоохон надаа нэг юм юу байгаад байна. Наад хүн чинь нэг л биш байгаад байна. Чи нэг өөр газар хайгаад үзээ. Ер нь ингээд яг нэг юм сайн те яг ингээд гоё чанартай зүтгэжхээр те цаашдаа ингээ олон удаагийн урт хугацааны юм relationship үүсгэж явчихаар тийм юм агентлаг олцохоо гэдгсэн баггүй юу. Тэгээд би монголчуудын групп интерес хайж агаад хүн амтнаас асууж агаад Idumone-г олоод тэгээд Idumone UV гэдэг нэртэй удвал баха монгол нэр нь. Гэхдээ яг англи нэр нь болохоор UV байсан. Тэгээд тийм монгол эмэгтэйтэй ямарчсан Сиднейд биш Брисбен ч үлээ хаанч гэдэг үлээ нэг газар байдаг. Тийм эмэгтэйтэй холбогдоод тэгээд тэр хүнээс яг бүх төрлийн мэдээлэл аваад тэр хүнийг яг ингээд JD-дэртээ уулзуулаад бүх нөхцөл байдлуудаа ингээд хооронд нь танилцуулаад тэгээд тэр хүнтэй яг цааш нь хамтарч ажиллахаар болоод одоо манай процесс эхэлж байгаа. За тэгээд процесс маань болохоор 11 сарын 1-нд яг тэр нэмэгдсэний одоо миний мэргэжил нэмэгдсэн болохоор одоо бид нар процесс нь дөнгөж эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэнгүүд тэрэн дээр яахан гэхээр нөгөө нэг одоо шинэ хамтарсан тэр агентлаг маань болохоор за та нарт одоо тэгвэл одоо ийм бичиг баримтууд хэрэгтэй гэдэг эхний ээлжинд компани бүх бичиг баримтуудыг цуглуулж байгаа. Тэр хоорондоо би давхар өөрөө одоо тэр нөгөө туршлага мэргэжил одоо яг энэ чиглэлээр ингээд туршлагатай удаан хийжсэн яажсэн гэх бүх юмнуудаа би бас нөгөө англи хэл мэлнийхээ оноог авах гэд би бас тиймэрхүү юмнуудаа бэлдээд хамгийн эхлээд яг салооны хувьд спонсор аппликейшн буюу яг манай салаа нөгөө өмнө огт нөө спонсор виз өгж байгаагүй болохоор салон яг өөрөө одоо нэг ясандаа бол Австралийн засгийн газраар манай салон одоо яг албан ёсоор спонсороор хүн авах боломжтой гэдэг тийм эрхээ үүсгэх хэрэгтэйсэн байхгүй. Тэгээд тэрийгээ бүрдүүлээд тэрэнд нь бас айгүй одоо тэр нь айгүй тийм том юу нь байсан юм шиг байна. Олон зүйл бүрдүүлдэг шаардлагатай байсан тийм бичиг цаасны ажил байсан. Тэгээ тэрийг болохоор одоо манай Crazy болон тэр UV гэд хүнтэй ингээ хоорондоо харьцаа тэрийг хийж байгаа. Миний зүгээс болохоор тухайн үедээ би IELTS-та бэлтжижсэн. Тэгээд IELTS нь болохоор юу вэ? IELTS-ийн хэдэн оноо хэрэгтэй вэ гэхээр General дээр 5 оноо. Ер нь бол амар гайгүй оноо. Одоо юу гэдэг би бол өмнө болохоор энэс өмнө IELTS-ийн талаар бүр огт ямар ч ойлголтгүй байсан байхгүй юу? Тэгсэн чинь ийм бэлээ. Одоо хэрвээ сургуулийн чиглэлээр IELTS өгч байгаа бол IELTS-ийн academic буюу academic 5 оноо эсвэл academic 6 оноо гэж шаарддаг юм байлээ. Тэнгүүд academic-ийн шалгалт нь одоо миний өгсөн тэр general-аас илүү хэцүү, илүү юм academic албан ёсны тийм одоо их сургууль сурах гэж байгаа хүмүүс учраас илүү албан ёсны тийм хиллэг шаардлагатай учраас IELTS-ийн academic 5 бол илүү өндөр. Тэнгүүд минийх болохоор general болохоор ерөнхий миний англи хэлний түвшин 5 байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэнгүүд за одоо яг ийм мундаг англи хэлтэй ч юм уу эсвэл ингээ их сургууль ингээд одоо энд сурж байгаа хүмүүсийн хувьд бол одоо IELTS-ийн 5 оноо гэдэг бол тийм амар ялангуяа general 5 оноо гэдэг бол тийм хэцүү зүйл биш. Гэхдээ миний хувьд болохоор бүр амар хэцүү байсан. Яагаад тэгэхээр би огт англи хэлийг сурж байгаагүй. Өмнө Америкт амьдардаг байхдаа 2 жил хагас ингээ 3 жилийн хугацаанд яг зөвхөн Монгол салондоо монголчуудтайгаа ажилладаг гэсэн байхгүй. Тэгэхээр нөгөө хэл маань бүр ингээд огт сайжраагүй нэг ерөнхий нэг хідэн одоо юу гэдэг та ямар өнгөөр бодуулах уу, хүнсний хэлбэр нь ямар байх уу, сайн байна уу та ямар үйлчлэгээ хийх гэж байна гэд. Тэгээ нэг ямар үйлчлэгээ хийхийг мэдээд, ямар хэлбэртэй болохыг мэдээд, ямар өнгөөр будахыг мэдээл тэгэл болчдөг гэсэн. Өөр би тэр хүмүүстэй нэг юм ярьдаггүй. Хэрвээ ярих шаардлагатай надад ингээд илүү тэр хүнээс асуух ч юм уу, эсвэл тэр хүн надаас их юм асуугаад тахмал би хажуудлынхаа хүмүүсээс асуугаад ингээд орчуулчихдаг гэсэн болохоор тухайн үедээ ерөөсөө огт англи хэлийг сайжруулж байгаагүй байхгүй. За тэнгууд нэг юм ерөнхий хэрэглээнийдээ нэг дэлгүүр ороод хоолунд даавд идчихдэг ч юм уу нэг иймэрхүү ерөнхий хэрэглээний англи хэлтэй байсан хүн. Тэгээд тэндээсээ хойш Монгол руу буцаж нүүж очиод нэг 6-7 жилийн хугацаанд
нөгөө одоо англи хэлний ямар нэгэн тийм чиглэлийн сургалт ч юм уу эсвэл англи хэлээ жоохон дээшлүүлэх юмд ерөөсөө огт суугаагүй. Тэгээ англи хэлийг бүр огт хэрэглээгүй. Уг нь бол айгүй хөөрхөн ингээд нэг юм хараар ямар ч дүрм үзэж байгаагүй штэ. Тэгж ярьдаг болсон мэт. Тэгээ тийм л нэг тийм англи хэлний туршлагатай хүн байсан байхгүй. Бүр 10 жилдээ болохоор ягаад англи хэл үзээгүй вэ гэхээр нөгөө яг тухайн үед чинь нөгөө юу яадаг байсан. Орос илүү англи хэлүү гэд ингээд сонгодог байсан байхгүй. Тэгээ би тухайн үед орос хэлийг сонгоод тэгээ орос хэл орос хэлний хичээл үздэг байсан. Тэгэнгүүт орос хэлээс тэгээ ойлгохтой сурсан юм байхгүй. За нөгөө манай багш чинь нөгөө одоо талигч нөгөө хөл бөмбөг хөтэлдэг балчны муу байсан байхгүй. Тэгээ бид нар ч гэсэн жоохон хүүхдүүд байсан болохоор нөгөө балчны багш чинь ингээд хичээл дээр орж ирээд ингээд юм ярахаараа хөөрхөө. Багшаас ингээд нэг уур ярианы гоё сэдв ингээд эхлүүлчих юм бол багш ингээд хичээлээ орохгүйгээр ингээд амар гоё түүх яриад аюу гоё орос дэсэн түүх ч юм уу ингээд аюу гоё түүхүүд ингээд яриад их хичээлийн цаг өнгөрчдөг гэсэн болохоор бид нар өөрсдөө нөгөө нэг хичээл хийхгүй тулд багшаар ингээд гой юм яриулаад цагийг өнгөрөөгөөд байдаг байсан. Тэгээ тэрний хүчинд ямар ч орос хэлж сурсан юм байхгүй. Тэгээ англи хэлж үзсэн юм байхгүй. Яг ингээд 10 жилдээ өнгөрч исэн. Тэгээд нэг Америкт нэг хальт нэг тийм нэг туршлага хуримтлуулчаад тэгээд ерөнхийдөө бол гэхдээ яг ингээд нэг аюусаа чихвэл онгооцсон байсан. Ойлгодог болсон байсан. Гэхдээ ерөөсөө огт нэг юм яг юм гой хүнтэй ингээд яриад тэр хүнийг яг юу хүсэж байгааг ойлгоод ингэж болж чаддаггүй. Гэхдээ Австралид ирээд хэлний бэлтгэлд анх 8 сар суусан. Анх удаага ингээд яг юм хэлний бэлтгэл сууж байгаа штэ. Тэгэнгүүт яг тэр 8 сарын хугацаанд би элементари буюу бүр юм нэлийн хамгийн доотлын төвшнөөс нь эхэлсэн байхгүй юу. Тэгэнгүүт тэн дээр чинь болохоор яг арайч үсэг мүсэг заалахгүй байгаа. Гэхдээ л ингээд нэг юм бүх дүрмүүдээ эхнээс нь үзээ. Тэгээд нөгөө нэг англи хэл дээр англи багш нартай хичээл заалгаж байгаа болохоор ингээд юу ч ойлгохгүй тухайд. Тэгээд тэгээ дүрм мөрөм үзээд ирсэн чинь яг ингээд нөгөө өмнө нь болохоор дүрмгүйгээр ажил дээр ингээд яриад ойлголцоод дүрмгүй гусдаг байсан чинь яг дүрмөө үзээд ирсэн чинь бүр яг нэг юм гацалтын байдалд ороод бүр ингээд зөв ярих гэхээр дүрм нь мөн билүү биш үлүү нөгөө өмнөх шиг ингээд хараар зүгээр шууд ярих гэхээр ингээд дүрм нь орж ирээд ингээд амар юм гаццсан тийм байсан үе байхгүй юу. Тэгээд тийм болохоор тэр 8 сар бас нэг юм нэлээд чирэгдэж нэлээд ингэж гайхаж ингэсээр хагаад 8 сар амар хурдан өнгөрсөн. Тэгээд 8 сарын дараа шууд автоматар би нөгөө нэг сургуультад заавал явж явах хэрэгтэй байсан болохоор миний маркетингийн хичээл эхлээд тэгээ хичээлдээ ороо суусан чинь бүр яг ойд төөрж байгаа юм шиг болцсон заяа. Бүр яг ойд төөрсөн юм шиг ингээд уг нь ингээд хэлний бэлтгэл дээр чи ингээд англи хэл үзэл хэл маань овоод ажгүй болчлоо гэж бодоод тэгэл ажил дээр ч гэсэн ингээд айгүй хөөрхөн юмыг ойлгодог болоод айгүй хөөрхөн яриад байна гайг болоод байна гэж бодсон чи яг мастер хичээл хийлгэнгүүт нөгөө академикаар чинь нөгөө академик байдлаар багш нар ингээд лекц орж байгаа байхгүй тэгэнгүүт бүр яг нэг юу ч ойлгохгүй энэ хүн англиар яриад байгаа юм бахта гэмээр заяа. Тэгээ нэг тиймэрхүү туршлагатайсан болохоор надад тэр IELTS-ийн General 5 гэдэг бол бүр асар хэцүү байсан. Тэгээд за одоо нэг сар хагасын дараа гэхэд ингээд IELTS ч оноо хэрэг болох гэж шүү. Яагаад гэвэл эхний тэр нөгөө спонсор аппликейшн буюу одоо тэр салаанч нь ингээд хамаг шаардлагууд нь биелээд одоо бараг дуусгах гэж байна. Одоо сарын дараа гэхэд хариу нэрнэ. Тэгэхээр чи нэг сар хагасын дараа гэхэд оноогоо авцсан байх ёстой шүү гэд яг тэгт нь би яг ингээд бүр эрчимтэй бэлдэж эхэлж байгаа байхгүй юу. За тэгэл хэрвээ хүсвэл би энэ аппликейшн энэ сайт дээр бэлдсэн. За энэ бүр аюу амар юм байлээ. За энэ талаар ярих юм бол бүр амар юм дэлгэрэнгүй их юм болох гэдэг. За тэгээ ямар ч хэлсэн ингээд IELTS-ыг би 2 удаа өгөөд одоо тэр нэг сар хагас хугацаанд ч тийм 2-7 хоногийн дараа цаг авсан байсан өгөөд бүх дөрөв тэр одоо сонсох, ярих, бичих, унших гэсэн энэ дөрвөн чадвар дээр дөрүүлэн дээр нь 5 байх хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь эхнийх дээрээ би reading-ийн 4 оноо авсан байхгүй юу. Тэгээ бусдууд нь болохоор яг 5.5 гэдээ явсан. Тэгсэн чинь 2 дахь өгсөн чинь нөгөө дөрөв чинь 4.5 болсон юм. Тэгтээ дахиад стил 5 биш те. Тэгэнгүүт чинь би ингээд амар айж байгаа байхгүй ёо. Ингээд дахиад өгсөн чинь 2-7 хоног бэлдээд ингээд өдөр шөнөгүй бэлдээд өгж явахад дахиад би 0.5 оноогоор л reading ахиулчлаа. Тэгээд дахиад стил 5 оноо хүрээгүй бүх overall буюу бүх оноо ингээд 5 байх хэрэгтэй гэдэг утгаараа амар хэцүүс. Тэгээд надаа нэг дахиад нэг 2-7 хоногийн хугацаас гэсэн үг шүү дээ. Гэтэ 2-7 хоног арай өрөхгүй нэг 10 хоногийн хугацаас. Тэгээд би за боли ерөөсөө PTE өгч үзье арай гайгүй гэсэн гэж бодоод шууд PTE илүү бүртгүүлсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө миний тэр 1 сарын хугацаанд бэлдсэн IELTS-ийн тэр одоо арга барил одоо тэр шалгалтаа авдаг тэр арга барил чинь PTE гэдэг нөгөөх нь болохоор бүр ингээд тест хөндлөө. Шал өөр концепц, шал өөр юмар явдаг. Анханасаа баг PTE бэлтгэсэн дээр байсан юм байлээ. Тэгээ PTE-г болохоор бас Австралийн засгийн газар зөвшөөрдөг байхгүй. Тэгээ би IELTS-ийн үгийг шийдсэн байсан чинь
Тэг чадаагүй тэгээ PT-ийг өгөхөөс аргагүй болоод одоо баг за IELTS-ыг дахиж өгөхөөс айгаад тэгээд угаасаа ийм богинохон хугацаанд reading-ийг сайжруулна гэдэг жоохон хэцүү байсан болохоор за окей ерөөсөө юу PT өгж үзье гэж бодоод тэгээд PT өгсөн. Тэгсэн чинь яг IELTS-ийн оноотой дүүцүүлснээр болох юм бол би PT-гээрээ нийт 6 оноо авсан. 6.5-ыг авлаа. Ямар ч хэлсэн ингээд IELTS-аас хамаагүй нийт оноо нь өндөр авсан. Тэгээд миний одоо reading ч гэсэн нөгөө 5 оноонд хүрсэн. Тэгээд бусдууд нь ч гэсэн яг ингээд нөгөө бүгд 5-аас дээшээ гэнэ өгч чадсан. Тэгээд ер нь PT-ийг баг анханасаа өгчүүлч зүгээр юм байлээ. Анханасаа PT бэлдүүл тэгэх болох нөгөө нэг эхлээ IELTS-аар бэлдэж явж байгаад яг богинохон хугацаанд 7 хоногийн дараа цаг авчаад тэгэнгүүтээ яг тэр 7 хоногийн дотор нөгөө PT ийм сайт руу энэ сайтыг хэрэглээд энийг ингээд бэлдээд ихсэн чинь бүр амар хэцүү байсан. Гэхдээ би бүр тэр чинь ингээ 3 дахь өгж байгаа шүү дээ. Тэгээ би тэр PT шалгалтыг өгж гарч ирээд гадаа нь гарч ирээ би уйлсан заяа. Яагаад гэхээр гэртээ өөртөө ингээ mock test хийж яхад яг тэр шалгалтын дээр өгснөөс хамаагүй дээр хийгээд ах шиг байсан байхгүй юу гэртээ хийсэн. Тэнгүүд яг шалгалтын дараа ингээд гэртээ хийснээ ингээд өнөөдрийнхөө хийсэнтэйгээ ингээ харьцуулаад үзсэн чи би амар муу хийсэн юм шиг санагдаад би гарч ирээд уйлаад яа би дахиад унчлаа. Би яг дахиад унтсан. Тэгээд амар их мөнгө өргөж байгаа шүү дээ тэр болгонд ч. Дахиад унчлаа. Тэгээ одоо би ингээд яг л унтсан. Би угаасаа яг унтсан гэж бодоод тэгээ амар ингээ уйлаад тэгээ яг ингээ хариу гарсан чи би бүр цэцэн бүр амар өндөр авцсан байсан. Ер нь бол ийм харьцангуй хялбар байд юм байлээ. Эсвэл би IELTS-ыг бэлдэж хагаад шууд PT илүү орсон болохоор надад амархан санагдсан уу? Яг сайн мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн надаа PT нь болоод айгүй өндөр гарч ирсэн. Миний өмнө авчихсан IELTS ононоос хүртэл өндөр гарч ирсэн. За окей anyways. За тэгээ ямар ч хэлсэн арай гэж ингээ 5 оноогоо нэг сар хагасынхаа хугацаанд багтааж аваад за тэгээд нөгөө нэг өөрийнхөө яг ажилласан одоо туршлага нотлох шаардлагатай байсан байхгүй. Тэнгүүд ингэ тийм ээ. Хэрвээ би Австралид байхдаа одоо оюутны визтэй ч юм уу ямар нэгэн аль биесны визтэй байсан бол ажлын туршлага хуримтлуулахад амархан. Яагаад гэвэл энд надад 1 жил ажилласан. Одоо яг энэ чиглэлээрээ одоо хумс тасалчийн чиглэлээр мэдүүлж байгаа бол яг хумс тасалчийнхаа чиглэлээрээ 1 жил ажилласан туршлагаа л одоо энэ Австралийн засгийн газар нөө такс макс төлдөг дугаар муугааруудаараа шалгуулад энэ хүн яг 1 жил ажиллаж ирсэн байна гэд ажилласан туршлагаа ингээд одоо баталгаажуулахад илүү амар байгаа байхгүй. Тэнгүүд яг миний нөхцөл байдал дээр болохоор би нөгөө нэг аяллаа визнес оюутны виз рүү өгөө тэр нь татгалцсан болохоор одоо нэг юм bridging гэдэг нэг юм дундын визтэй байсан. Тэнгүүд дундын виз чи ажил хийх хэрэггүй. Яаж Австралийн засгийн газар биднийг одоо ажил хийх хэрэггүй эндээ ингээд сураад байна гэж бодд юм бол мэдгүй ямар ч гэсэн ингээд ажил хийх ирэхгүй Австрал зөвхөн ингээд байх одоо визээ хүлээгээд байх ёстой. Гэхдээ тэр хугацаанд заавал сургуультай явж явах ёстой гэдэг шаардлагатай тийм эцэстээс ах. Тэнгүүд би ажил хийх ирэхгүй учраас би энд салондоо ажиллаж исэн туршлагаа ажиллаж исэн салондоо болохоор юм одоо сүнс маягаар ажиллаж исэн гэсэн үг байхгүй. Би байгаа гэхдээ би одоо бичиг баримтан дээр бол би байхгүй. Ингээ кашер цалингаа аваад явж исэн гэсэн. Тэгэнгүүт яг энэ Австралийн зах зээл дээр яг одоо би 1 жил ажилласан гэдэг туршлагаа ингээд харуулах засгийн газарт харуулах гэхээр надад гар дээр юу ч байгаагүй. Тэнгүүд би эргэж буцаад Монголынхоо бүх тэр одоо туршлагуудыг одоо цуглуулах шаардлагатай болж байгаа хгүй. Тэгсэн чинь тэн дээр нэг юм асуудал гарч ирсэн. Тэр нь болохоор би Монголд байхдаа салон ажиллаж исэн. Тэгэхээр салон ажиллаж исэн болохоор энийг бол надад одоо тэгээ батлахад бол нэг ядаад ах юм байхгүй амархан байхаа гэж уг нь бодсон. Тэгсэн чинь үгүй маань. Салон ажиллуулна гэдэг хэрвээ би одоо тэгээ менежерийн чиглэлээр ч юм уу спонсор өгч ирсэн бол салон ажиллуулж исэн гэдэг маань болохоор менежментийн чиглэлээр надад туршлага болж орж ирэх байсан юм байна. Гэтэл би салон ажиллуулж исэн гэхээр өөртөө нөгөө нэг цалин өгж байгаагүй. Одоо юу гэдэг нээл артист цалин гэж өөрийнхөө дансруу тухайн үед хийж байгаагүй болохоор миний одоо яг тэр салон ажиллуулж исэн надад дээр тэр түрээсийн гэрээ миний компани гэрчлэгээний тэр бол тусалхаа илчиж байгаа. За тэгээд нийгмийн даатгал болохоор би тухайн үед нөгөө City их сургуульд багшилдаг байсан. Тэг компани дээр уг нь ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлдөг байсан байхгүй. Тэгэнгүүтээ би өөрөө болохоор City их сургуульд ажилдаг байсан болохоор City дээр нийгмийн даатгалаа төлөөд яваад байдаг байсан. Тэгсэн чинь нөгөө нэг цагийн багш болохоор 3 сар ороод 1 сар амарна тий. Дахиад 3 сар ороод нөгөө зуны амралт, удирдлагын амралт гэл ингээл амарчин. Тэнгүүд тэр амарсан уюу дээр нь над дээр нийгмийн даатгал орж ирэхгүй байхгүй яагаад гэвэл би цагийн ажилд очроос. Тэгэнгүүт нэг миний нийгмийн даатгал ингээд уг нь бол City дээр ингээ 3 жил багшилсан байгаад байдаг. Тэг яг тэрийг ингээ бичгүүрэн дээр харуулъя гэхээр нийгмийн даатгал нэм алтан онон тэгснээ ингээд нэг юм жил хүрэхгүй
нэг сүүлийн жилийнх байх хэвээр ч байлоо. Тэгсэн чинь тэр нь ингээд нөгөө сартаа хүрэхгүй нэг ийм дунд нэг ийм зай гарч ирээд тэр жоохон асуудалтай. За тэг ямар ч хэлсэн тэрийг авсрахчихж байгаа. За тэгээ дээрэс нь ингээд салаа ажилладаг байсан гэдгийг авсрахчаа. Тэгээ бүр азар би нөө сургалтанд үгэн сууж байгааг байхгүй юу? Яг ийм хум сургалтын чиглэлээр сургалтанд сууж сертификат авч байгаагүй. Олон улсын тэмцээнд орохдоо авч исэн тийм диплом сертификатнуудаа бүгднийг би наашаа ирэхийнхаа өмнө нөгөө нэг материал бүрдүүлэхдээ тэднэрийнхээ ингээд зургийг аваад скандад явуулж ирсэн аахгүй. Тэд нар азар байсан. Тэгээ тэр чинь айгүй олон байсан юм аа. Нэг 10 хэд баг 20-од байна уу? Тийм төрлийн сертификат. Тэгээд сертификат тус бүрэн тусдаа нөгөө өөр төрлүүдэд орж исэн. Тэгвэл төрлүүд нь хамгийн азтай нь нөгөө одоо nail art чиглэл эсвэл одоо nail extensions төрөл гэдэг ч юм уу. Ингээд яг хумстай холбоотой хумсны тэмцээний төрлүүдэд ороод тэрэн дээр нь миний нэртэй тийм нөгөө одоо дипломод байсан учраас тэд нар надад айгүй хэрэг болсон. За тэгээд тэднийгээ бүгдийг хавсаргаад тэгээд ингээд туршлага муршлагаа хуримтлуулж цуглуулах гэж ингэж тэрэн дээрээ бас нэлээд хугацаа алдсан. Тэгээд ер нь наашаа ирээ гэж бодож байгаа хүн байх юм бол ер нь эхнээсээ одоо өөртөө тэр одоо ажиллаж исэн туршлагаа хуримтлуулад одоо өөртөө тэр нотлох баримт зүйлүүдээ цуглуулж авах нь бүр маш хэрэгтэй юм байл шүү. Тэгээд хэрвээ эндээс мэдүүлэх гэж байгаа бол одоо тэр CFN юм уу, ABN юм уу аль нэгдээ одоо тэр нөгөө нэг такса төлдөг тэр баримтуудаа хавсрахад тэр нь 1-2 жил одоо өсчин гоо засалж эсвэл хумс гэдэг энэ төрлүүдээс шалтгаалаад 1-2 жилийн хугацаатай өөр байдаг гэсэн. Яг манай энэ nail artist чиглэл дээр болохоор 2 жилийн хугацаатай байсан байхгүй. За тэгээд тэрэн дээр бас нэлээд жоохон хугацаа авсан. Хэрвээ би тэр болгоныгоо ингээ бүрдүүлээд өгчих юм бол миний спонсор виз авахд 3 шат авдаг. Нэг нь болохоор нөгөө спонсор аппликейшн буюу салооны хийх бичиг баримт гэсэн шүү дээ. Хоёр нь болохоор nomination буюу одоо яг миний өөрийн одоо тэр хувийн туршлага түүхээ одоо яг ажил мэргэжлээ би үнэхээр юу ажилласан уу гэдгээ батлах тийм 2 дахь шат нь. Тэр нь болохоор энэ саяных байхгүй. Тэгмээд 3 дахь сүүлийн алхам нь болохоор юу вэ гэхээр би нөгөө яг миний нөхцөл байдал дээр шүү гэхдээ бүх хүмүүс биш. Миний нөхцөл байдал дээр би нөгөө нэг татгалцсан нөгөө bridging vizтэй байсан учраас би Австрали дотроос визээ мэдүүлж чадахгүйсэн. Австрали дотроос визээ мэдүүлж болохгүй тэр нь хориотой. Тэгэнгүүт би заавал нөгөө туг тойрно гэдэг шиг Австралийн заавал хилээр гараад монголч байж болно эсвэл өөр хажуудлын Ньюзиландч байсан байж болно хаанч байж болно ингээд нэг газар очиод ямар ч хэлсэн Австралиас гарсан гэсэн үед нь миний визийг яг ингээд цааш нь apply хийж явуулах хэрэгтэй. Тэр үед нь ингээд намайг offshore байсан байна уу, onshore байсан байна уу буюу Монголда биш Австрали дотроо байхдаа мэдүүлсэн байна уу, Австралиас гадна байхдаа мэдүүлсэн байна уу гэдгийг хард юм лээ. Яагаад гэхээр спонсор визний чинь ер нь гол утга нь шүү дээ, тий. Бид нар энэ салон дээрээ биднэрт гаднаас боловсон хүчин хэрэгтэй байна гэдэг утгаар хүн авж байгаа тийм одоо виза багхгүй юу. Тэгээ тийм болохоор ингээд заавал гарч иж мэдүүлэх хэрэгтэй мэлээ. Гэхдээ энд байгаа хүмүүс болохоор дотроо одоо өөрсдөө оюутны визтэй ч юм уу эсвэл өөр ямар нэгэн төрлийн одоо bridging биш л болвол өөр төрлийн визтэй хүмүүс бол дотроосоо мэдүүлж болдог гэсэн. Тэгээ яг миний нөхцөл төр болохоор тийм шаардлагатай болоод тэгээд яг 6 сарын сүүлээр яг манай нөхөр бит хоёр Бали руу яваад тэгээ Балид нэг 10-аад 12 хоног лөө 10 лөө. Тэгээ яг нэг Балид нэг 2 хоног байж авах хугацаанд яг 7 сарын 1-нд миний визийг мэдүүлсэн. За тэгээд визээ мэдүүлчлээ. Тэгээ за окей. Одоо ер нь ингээд те би заавал хичээлдээ явах халбгүй. Ягаад тэр хичээл чинь нөгөө нэг магистр болохоор бас жоохон хөрхөн үнэтэй. Тэгээ тэр нь нэг юм 17 хоногийн хичээл гэдэг чийдээ 72 сар гарны хичээл нь гэхэд 3 хичээл авахд надад $6,900 төлбөр төлөх шаардлагатай байгаадсан болохоор яг тэр 7 сарын 1-нд мэдүүлснийхаа дараа би за окей одоо тэгвэл хичээлдээ явахаа зогсчих. Одоо угаасаа удахгүй ингээд виз гараад ирэх юм чи гэж бодоод хичээлээ зогсооцсон. За тэгээ энд бас нэг асуудал болсон заа. Яа тэгэхээр бүтэн цагаар ажиллаад хичээлээ ингээд зогсооцсон байж байгаа штэ. За тэгжсэн чинь гардгвэ виз маань гардггүй. Тэгээ яг тухайн үед уг нь сургуулийн амралт таарсан байсан болохоор 8 сарын дундаас хичээл эхэлнэ гэжсэн. Тэгээ би яг тэрэндээ ингээд бүртгүүлэх юм бол 6,900 төлөх гээд байдаг. Тэгээд болчоо за яшиг одоо угаасаа удахгүй виз гараад ирэх юм чинь гэдэг. Тэгэхээр яг нэг юм яаж магадгүй нэг юм нөхцөл байдалтай. Ягаад тэгэхээр Австралид анх ирэхдээ аялын визтэй байж байгаад оюутны виз рүү мэдүүлсэн чинь тэрийг татгалцсан гэсэн шүү дээ. Тэнгүүд тэгсэн ч гэсэн хичээлдээ явжээ гэдэг нь яагаад вэ гэхээр нөгөө
ийм одоо давж заалдах шүүх хурал гэж нэг юм болдог байхгүй. Давж заалдах шүүх хурал болоход тэгээ миний ингээд бүх түүхийг хараад хичээлдээ явж исэн байна, идэвхтэй байсан байна, дүн мөн иймэрхүү байсан байна, тийм байна, энэтрэг гэж яагаад тэрийг харж агаад надад заа мэй чамд ингээд оюутны виз ч өгөө гэдэг тийм одоо шүүх хурал маягийн юм онлайнаар болдог байхгүй. Тэгээ тэр нь хизээж гарч магадгүй юм тодорхойгүй байсан болохоор намайг ер нь ингээ хичээлдээ явжий гэдэг тийм шаардлагатай байсан миний анхны одоо агентлаг маань. Тэгээд стил яг ингээд явж исэн чинь за одоо спонсор виз мэдүүлсэн юм чинь нэг тэр болтол те бараг 2 жил ингээ Австралид амьдарч байхад шүүх хурал нь ингээд өдрөө товлоогүй хизээ болох нь мэдэгдэхгүй тийм байсан болохоор шүүх хурал нь болоод те намайг хичээлээ зогсоосныг мэдэх юм бол надад оюутны виз өгөхгүйгээ шууд миний одоо тухайн үед байсан виз юм аа шүү. Канселдчих байхгүй. Тэнгүүд би 28 оны дотор Австралиас гарах шаардлагатай болчихно. Тэгээд гарч явсныхаа дараа Монголдо яг спонсор визээ гартал нь хүлээх шаардлагатай байхгүй. Тэр нөгөө шүүх хурал нь арайч болчихгүй л гүдээ гэсэн чинь яг болоонаа ч тий. Бүр яг болцсон заяа. Яг нэг 9 сар байна уу? 9 сар байна уу? 10 сар хавцаа заяа. 9 сард юм байна. Яг нэг дөнгөж зогсоогоод дөнгөж нэг сар болсон чинь шүүх хурал нь болохгүй хүрээд ирдэг наадсан. Йоо бүр үнэн тоглоомтой заяа. Тэгээ өмнө ингээд 2 жил ингээд хичээлдээ яваад ингэж яхад шүүх хурал нь тэр дундуур болж миний оюутны визийг надад өгөөгүй юм байж бүр яг ингээд спонсортой бүртгүүлчихэд яг нэг гарах хооронд нэг хүлээж авах хооронд товлогдчихж байгаа байхгүй. Тэгээд сургууль руугаа ингээд бичиг баримтаа сургуулиасаа 1 сарын чөлөө мөлөө аваад энэ тэрэг ингээд зунгаарлуулж агаад тэгээд нэг яг тэр ART буюу тэр нөгөө дав залцах шүүх хуралд орсон байхгүй. Тэгээ орсон чинь намайг за окей чамайг ингээд те энэ үртэл хичээлдээ яваад ингээд гайгүй сураад ингэсэн болохоор чамд ингээд бид нар юу яая виз чи өгөө. Гэхдээ өхөөсөө өмнө эхлээд чи ийм дахиад нэг ийм нэмэлт хэрэгтэй бичиг баримтад хэрэгтэй байна гэ оюутны визний тийм одоо зөвшөөрөл маань бараг л ирэх гэж байгаа байхгүй. Тэнгүүд тэнд бас давхар миний спонсор виза ингээ хүлээгдсэн бас бараг гарах гад яг нэг 2 виза ингээд давхцсах маягтай болцсон гэсэн. За тэгээд би хичээлдээ угаасаа зогссон. Тэгээ ART-нд болоод надад ерөнхий зөвшөөрөх юм өгсөн учраас би за бусад үлдсэн юмнуудыг өгчөөд л аяндаа ингээд те спонсор виз бараг оюутны виз 2 маань бараг зэрэг гараад ирэх юм байна. Гэхдээ хэрэв оюутны виз маань төрүүлээд гараад ирсэн байсан бол араас нь шууд спонсор гарахад шууд өөрөө цаана автоматар хөрвөөд спонсор руугаа явчихдаг байхгүй. Одоо урт хугацааны виз руугаа хөрвчих боломжтойсэн. Яагаад тэгэхээр миний оюутны визний хугацаа одоо энэ 7 сард дуусах байсан байхгүй. Бараг дуусахаас хэдхэн сарын өмнө л 8, 9, 10 сарын өмнө ч юм уу надад ийм зөвшөөрөх маягтай хандлагатай юм ярьж байгаа байхгүй. Тэгээд яг за аль аль нь гарах боломжтой нөхцөл байдалд байгаа юм байна да гэж мэдэнгүүтээ би анх нэг спонсор виз ингээ мэдүүлснээс хойш 3-аас 6 сарын дотор ерөнхийдөө хариу нь гардгаа гэдэг тийм ерөнхий баримжаа байсан байхгүй. Тэгэнгүүт нь за окей ер нь бол 3-аас 6 сар гэдэг чинь би 7 сарын 1-нд мэдүүлсэн гэдэг чинь 1 сарын 1 гэхэд ер нь бол бараг 6 сар буюу эцсийн хугацаанд болох юм байна. Тэгэхээр би 1 сарын 1 хүртэл ингээд одоо тий энэ визийн нөгөө өмнөх визэн дээрээ зөрчил үүсгэчихгүй хүн шиг эвтэйхэн байчих юм бол миний визний хугацаа бараг гараад ингээд болчих юм байна да гэдэг тийм төсөөлөлтөй болцсон байсан байхгүй. Нэг таамагтай. Тэгээд 12 сард яг тэр нөгөө урт лонг амралтаар за окей ерөөсөө гэр бүл дээр очичоод ирээ, үр хөвгтдөр очиод ирээ. Тэгээд тухайн үед бас ингээ хоолой айгүй асуудалтай болсон. Хоолойны юм хаалгаанд орох шаардлагатай байсан. Тэгээд ер нь бас дахиад юм эмэгтэйчүүдийн эмчилгээнд орох шаардлагатай байсан байхгүй. Тэгээд за окей ерөөсөө нэг 2 сар 6-7 хоног гэж анх явсан юм а. 6-7 хоног орчим ер нь Монголда байчаа. Тэгээд тэгжитл бараг буцаж ирэхтэй юу маань спонсор виз маань гарчих юм болоо шууд спонсороор буцаад түрээд ирэх юм байна гэж бодоод тэгээд шууд шийдээ явсан. Тэгээ явахтай айгүй нэттэй. Спонсор гарч магадгүй гарахгүй ч гэж магадгүй. Оюутны виз гарч магадгүй гарахгүй ч гэж магадгүйсэн болохоор маа нөхөртэй ирж байгаа. Яг тухайд буцахад нөхөр ирсэн мэс. Тэгээд 2-3 жилийн хугацаанд амьдрах та тэгээ ингээд өчнөө олон юм цуглуулсан. Тэгээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байхдаа хүртэл ингээд одоо цуглуулсан байсан тэр олон зүйлс маань ингээд эрсдэл нь ингээд хадгалсан ингээд сториж түрээслээл энэ тэд ингээд хүн амтны айл майлын бас сториж дотор ингээд хийцэг юмнууд айгүйх байсан байхгүй. Тэгэнгүүт бит хоёр юмнуудаа бүгдийг ингээд сторижноос гаргаад ялгаж байгаа. Яаж ялгасан бэ гэхээр за ирэхэргүй бодвол ингээд зарим нь хайна зарим нь болохоор Монгол руу ачуулна ингээд юмнуудаа ингээд 2 хэсэгт болгож хуваасан байхгүй юу. Яа тэгээд хамаг ямаа тэгэж ингээд баглаад хуваагаад энэ тэн ингээд хийгээд за тэгээд нэг юм Монголд үлдчих магадгүй эсвэл
Австрали руу буцаж ирчих магадгүй гэдэг юм хоёр сонголттой. Тэгээ бид хоёр за юуцсан явъя Монгол руугаа гэх. Тэгээд бүх юмаа эндэж ин том болгочоо явсан. За тэгээ Монголдо очиод гоё яг өвөл үзээгүй 3 жил болсон байсан гоё Монголынхаа өвлийг үзээд дээрээс нь хүүхдүүдтэйгээ хамт шинэ жилээ гаргаад эмчилгээгээ тэгээ Монголд хоолойныхаа махыг авахуулах гэж би бүр ингээд улсын эмнэлгээр явсан болохоор уг нь ингээд улсын эмнэлэг сайн гэсэн болохоор улсын эмнэлгээр явсан болохоор бүр ингээд амар удаа. Энтхийн эмнэлэгт нэг өмнө нэг юм хаалгаа хийлэх дотор нь юм бүр амар том эрзээ үлдээсэн. Тэрийг нь Монголд очиод мэдээд тэгээд тэр нэг юм мангар том эрзэн гарч ирээд тэр эрзэнээс нь болоод амар их юм бактери үүссэн, айгүйх асуудал үүссэн. Яаж хүчээгүй юм oh my god. Тэгээд тэр мэрийгаа ингээ эмчлүүлэн байрны инээтрээ гэдэг ингээд амар урт хугацаа авцсан. За окей тэгээд арай гэж хагалгаанд орсон сарын дараа явах хэрэгтэй гэд. Тэнгүүд миний ингээд буцаж наашаа ирэх хугацаа ингээ холдоод тэгээ би захиралтай хэлээд надад дахиад нэг юм сарын хугацаанд хэрэгтэй байна гэ. За окей. За би тэгээ 3 сард очиё гэ. За окей. Тэгээд явсараагаа за 3 сар боллоо. За тэгээ яг буцаад явъя гингүүд хил дээр орохоор асуудалтай болчихж байгаа юм. Яагаад тэгэхээр миний спонсор виз гараагүй. Стил гарахгүй байгаа зөө. Тэгээ гараг болохоор би буцаад хэлээр орё гэхээр хамгийн том асуудал нь юу гэхээр нөгөө сургуультай явахаа зогсоодсон. Сургуультай явахаа зогсоодсон болохоор би хэлээр гарах гэхээр миний сургуулийн урилга цуцлагдсан байх магадaltaй. Нөгөө явахаа зогсоодсон учраас урилга нь цуцлагдсан. Тэгэхээр урилга цуцлагдсан учраас би хэл дээрээс Монгол руу шууд буцаагчих боломжтой. Манай нэг нас тэгсэн байхгүй. Сургуультай мэдэгдэлгүйгээр чөлөө хавлгүйгээр Монгол руу нэг 14 хоног явчаад буцаад хэлээр орох гэсэн чинь сургуулийн чи урилга цуцлагдсан байна. Тэгэхээр чи хэлээр орж ирэх боломжгүй. Одоо энэ Австралид үлдэх ямар шаардлагагүй чи сургуульгүй болсон байна. Тэгэхээр чамайг Монгол руу буцаана гэд нэг 2 хоног онгоцны бодолтой байлгасан шууд буцаацах. Тэгээ буцаахта хамгийн аюултай нь ойрон 3 жилдээ Австралийн ямар ч виз хүсэх боломжгүй гэд бүр тийм хориг тавиад 3 жилийн одоо хар дараад гэх юм уу. Тэгээ буцаацаахгүй. Тэгээ би тэрийн сонсчоо за яах вүлээ? Би одоо тэгээд орох гээд зангадаг. Тэгэнгүүт хил дээр шалгангууд би нөгөө сургуулаа зогсооцсон болохоор одоо тэрнээс болоод айгүй бол ингээд намайг ингээд буцаагаад хар тарчих юм бол нөгөө удахгүй ингээд гарах гээд байгаа нь яах гээд байгаа нь мэдчихгүй хүлээгдэж байгаа тэр нөгөө спонсор виза алчих гээд байгаа байхгүй. Тэгэнгүүт би буцаж болдгоо. Тэгээ захиралтайгаа яах вэ хүү яриад, хуульчтайгаа яах вэ хүү яриад гэд ингээд ингэж байгаа. Тэгээд ерөөсөө ийм шийдвэр төрсөн. За окей. Тэгж эрсдэл хийгээд явах уу? Гарахын хооронд Монгол юу Австрали руу буцаж очиж эрсдэл хийгээд явах уу зүгээр эндээ хүлээч. Тэгээд Монголдо байж авах хугацаанд Австралийн одоо спонсор визний маань хариу угаасаа гарч л таараа. Тэгээд тухайн үед чинь 9 сар болцсон байсан. 9 сар болчихсон. Тэгээд ингээд стил хариу нь гараагүй тийм байсан болохоор ингээд за окей юу ч гэсэн тэгээд одоо нэг өнөө маргаашгүй ч юм уу маргааш гарч магадгүй сарын дараач гарч магадгүй 2 сарын дараач гарч магадгүй нөгөө хитэж гарч магадгүй байсан болохоор за окей тэгж эрсдэл хийж яхаар зүгээр Монголдо үлдчихье хүлээчээ тэгээд юу болно тэгэл Австралийн засгийн газар намайг хүсвэл ирээ хүсэхгүй бол зүгээр эндээ үлдээд буцаад Монголдо үлдээд буцаад ингээд дахиад салон молоно байгуулад ингээд Андриа гэдэг тийм нөхцөл байдалтайгаар Монголдо 3 сард явхаа болоод бүр мөс үлдээд ийм хизээ буцахт мэдгүй тодорхойгүй нөхцөл байдалтай үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь нөгөө сургуулийн виз маань ингээд нөгөө би уг нь ингээд хариу нь гарч магадгүй яач магадгүйгээ ингээд хөөцөлчихсөн нөгөө хичээлд явахаа зогсоодсон болохоор тэр мөр ингээ бүр найдваргүй болчихж байгаа байхгүй ингээ бараг хайчиж байгаа гэсэн. Тэгээ за окей тэрийг хайцсан болохоор ерөөсөө одоо ганц найдвар спонсорл байна. Хэрвээ спонсор гарвал тэр үз гарахгүй бол тэр үз гэх. Тэгээ угаасаа ер нь тухайд болохоор би ингээд бүр ингээл ёо би бүр яаж хийж агаад буцмаар байна гэдэг тийм юм бол надад байгаагүй. Яа тэгэхээр бүр ингээд шантарсан байсан заяа. Эндээ нэг дор хаяж 5 жил амьдрна гэсэн зорилготой уг наах байсан байхгүй юу. Тэгээ 5 жилийн дараа ингээд бүх бичиг баримт аятайхан болсны дараа Монгол руугаа бөөнөрөө буцнаа гэдэг зорилготой байсан чинь яг энэ спонсор гэдэг визний сураг гарснаас хойш бүх юм ингээ оронгороо өөрчлөгдсөн. Яа тэгэхээр захирал надад санал тавиад би анхны тэр хуульчтай захирлыг уулзуулаад тэр уулзалт болсны яг дараа яг тэр уулзалт болсон өдөр би ингээд нөхөртөөгөө уулзах гад ингээд за ийм ингэн тэгнэ гинэ гэд ингээд ирсэн чинь манай нөхөр ингээд гэрт ийм асуудал гарчжээ. Тэгээд ингээд одоо бөөнөрөө буцъя гэдэг юм шууд яриад ороод ирж байгаа хэрэг. Тэгэнгүүт би яг тухайд миний хамгийн мэдчихсэн юм юу вэ гэхээр хэрэв би одоо ингээд буцчих юм бол би амар харамсна. Яагаад тэгэхээр бид нар ч нөгөө байр маараа зараад ирсэн шүү дээ. Тэгээд нөгөө байраа зараад дээрээс нь салонтой байсан тэр салоноо ингээд байхгүй болгоцсон.
Тэгээд ингээд хуучин одоо тэндээс бүх карьераа байхгүй болгоцсон. Тэгээд энэчээ ирсэн байсан хүний хувьд шууд ингээд нэг ирээд нэг жил арай хүрээгүй байхдаа шууд ингээд буцчих. Дээрээс нь яг дөнгөж юм боломж гарч ирсний дараа буцчихна гэдэг надад амар дараа нь бол би угаасаа амар харамсна гэдгийг мэдчихсэн болохоор энэ нөхөртөө ярилцаад за хэрвээ байдал буруугаар ирэхэд чи явахгүй бол харамсна. А би явчих юм бол дараа нь харамсна. Тэгэхээр би үлдээд чи хүүхдүүдээ аваад буцчих. Би эндээ үлдчихээ. Тэгээд бичгээрэмт болохоор ингээд нэг хэдхэн сарын дараа удахгүй ингээд бүгнөрөө эндээ байжия гэдэг тийм одоо тохиролцоонд хүрээд анх буцсан байхгүй. Тэгэнгүүт ёо энэ тэр хэдхэн сарын дараа гэдэг хүлээлттэй байсан чи би энийг ингээ 2 жил энэ процесс энэ визний энэ процесс 2 жил үргэлжилчихнэ гэж юусэн бодог байхгүй. Тэгээд бүр амар хүнд тусаад бүр ингээд сүултээ шантраад тэгээ ганцаараа бас ингээд юу болох нь одоо тодорхойгүй нөхцөл байдал юу болох нь тодорхойгүй тийм нөхцөл байдалтай 2 жил болчихж байгаа гэсэн үг байхгүй. Бүсмэс амар бууралтаад тэгээд зас give a shit гэсэн юу л болов болог зүгээр одоо зүгээр Монголд үлдүүлүүлтий явъя гэл тэгээ бүр амар нэг юм тайван санаа амар Монголд яг ингээд сая яг 5 сар хүртэл хүүхдүүдтэйгээ тэгээ дээрэс нь яг багыгаа би чинь энчээд хөрвүүлчээд багыгаа төрснөөс нь хойш ингээд ийм галзуу болгон дээр суудсан юм шиг юм донслогоотой нэг ингээл дундуур нэг очиод дахиад ингээд би охиныхоо 1 насны төрс өдрөөр хамт байгаагүй 2 насны төрс өдрөөр бас хамт байгаагүй. Тэгээ одоо энэ 7 сард нь яг 3 хүрнэ. Би бас дахиад энэ 3 насны төрс өдрөөр хамт байхгүй. Ягаад гэхээр сая нөгөө нэг яг энэ виз 4 сарын 30-нд гараад спонсор виз маань гараад окей бүх юм ингээд finally бүр тэ бүх юм ингээд боллоо. Тэгээд яг бөөнөрөө буцаж болохоор болцоо одоо гэр бүлтэйгээ өөр хүүхдтэйгээ. Тэгээд тийм болсон болохоор окей ерөөсөө юу дөнгөж одоо Монголд гоё 5 сар 100 эхэлж байна те. Яг гоё 100 болж жохот ч яг гоё үе дээр нь ингээд хүүхдүүдээ ийшээ Австралийн өвөл рүү аваад ирэхээр хайрын санагдаад Австралийн өвөл чинь амар өдөртэй шүү дээ. Одоо цаг 4:30 болж байна. Тэгэхэд энэ хараа өдид ингээд яг одоо ингээд нар жаргах гад бүр яг ингээд доошлцсан бүр нар нэлээд доошоо болцоо одоо яг мүдгүү жаргах чинь. Тэгэнгүүт амар ихс харах болчтой. Тэгээд нэг мухай нойтон байлаар хүүтэн юм харахад амар гоё дулаахан зун шиг юм ногоонороо харагдаж байгаа амар юм нойтон хүүтэн баггүй. Тэгээд за Австралийн өвөл эхэлж хахад наашаад тэр хүүхдүүдээ нэгэнтэй л виз болцсон юм чинь гоё Монголын зунаа дуусгачаад найз нөхдөдөө гоё салгасаа хийчээд тэгээд өвөө эмээ нартайгаа бас ингээд лагер магер дээр гоё байжгаад нэг мэс хүрээдэргээ гэж бодоод 9 сар хүртэл тэр идэга Монголдо үлдээгээд би өөрөө төрүүлж ирээд эндээ ингээ удаан хугацаанд амьдрах тэр байр орон сууц нөгөө сургууль соёлтой найрхан энэ тэр гэсэн тэр ажлуудаа 9 сар хүртэл өөрөө олоод ингээд бүх юм эргэтэн жин там болох гоо төрүүлээд ирсэн. Тэнгүүд би дахиад охиныхоо 3 дахь насны төрс өдрийг бас алдчихж байгаа. Гэхдээ яг би 4 насныхын төрс өдрөөр нь амар гоё тэмдэглэнэ гэж бодож байна. Тэгээд ер нь яг нэг тийм баг охиноо ялангуяа ингээд төрснөөс нь хойш огт ингээд төрсөн өдөр ч юм уу эсвэл ингээд одоо юм яг тэр хөөхөн хүүхдийн нэг юм дөнгөж хөлд орж байгаа эсвэл одоо минийхэн ч яг 8 сартаа Монгол буцсан байхгүй юу. Тэгэнгүүт чи ингээд хөлд орж байгаа, хилд орж байгаа яг нэг хөөхөн үе дээр штэ. Тэр үе болгоныг ингээд алдцсан болохоор тэгээ дээрэс нь би яагаад үлдэх гэдэг бэ? Дээрэс нь ингээд нөгөө үлдэх сонголт нь одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд нэг юм амиа бодсон шийдвэр гаргачихсан юм шиг. Дээрээс нь өрөө хүүхдүүдийнхаа ингээд хамт байхгүй одоо том охины маань болохоор өсвөр насны эхэлж байгаа. Дундгүй маань ч гэсэн одоо 11 гэдэг чинь бас өсвөр насны эхэлж байгаа. Тэгээд багынхаа болохоор яг тэр хөөрхөн үеийг ингээ алдчихсан. Тэгээд тийм болохоор ингээ бүр сүултээ ингээ шантраад гутраад унаад тэгээд за юу л болог. Тэгээд ямар ч хэлсэн Монголд очиод хүлээж. Тэгээд гарвал тэрээс гарахгүй бол тэрээс тэгээ хувь заяа юу гөхнөө тэрнгэрийн шийдий гэж бодоод тэгээ яг Монголдаа ингээд байжсэн чинь яг 4 сарын 30-нд виз гарсан байхгүй. За тэгээд ямар ч хэлсэн сая ингээд 5 сарын 16-нд Австралид буцаад
ирчихсэн, ажилдаа орчихсон, аль биесээр ажиллах тийм боломжтой болчихсон байж гин. Энэ дээр би уг нь юу яриа гэж бодож байсан нөгөө нэг аль биесийн спонсор визээр ажиллах одоо тэр давуу тал нь юу юм бэ? Сул тал нь юу юм бэ гэдгийг яриа гэж бодож байсан чинь одоо яг нарж арах гад байна. Тэгэхээр би энэ хүртэл яриад дээрээс нь бас цаг гарan ярьчихсан байна. Тэгэхээр энийг одоо янзлаад богиносхоод нэг 20-30 минут болгоно гэхээр маш их хугацаа орох гэдэг. Тэгэхээр энэ влог бүр амар урталах гэдэг болохоор энэ хүрээ дуусгачих. Тэгээд дараагийн бичлэг дээрээ би яг энэ спонсор визаны давуу тал, сул тал, ер нь ямар нөхцлүүд байдаг, яадаг гэдэг гээд яг энэ талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгье. Тэгээд та нар тэр талаар мэдхийг хүсч ивэл доор комент хэсэгт асуулт байвал бичээд бас үлдээгээрэй. Тэгээд хамгийн сүүлд нь бүгдөө хамт хөгжиж, хамт суралцъя. Баяртай. Оо тийм. Subscribe дараарай гэж хэлэх юм мартчихсан. Бай. Нарч аргачлаа.